Доктор нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч танд өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн харвалттай тэмцэх өдөр энэ сарын буюу 10 дугаар сарын 29-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан бид энэ удаагийнхаа доктор нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ бэлтгэсэн байгаа. За хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. Улсын 3 дугаар төвийн эмнэлгийн сэргийн засах төвийн эмнэлгийн эрхлэгч Санж Мэтүн Дэлгэрмаа амж маань хүрэлцэн ирсэн танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, танд өдрийн мэнд хүргэе. За юуны өмнө бидний өнөөдөр ярилцах сэдэв бол харвалтай эмчтүүлэгчийн сэргийн засах эмчилгээний ач холбогдлын талаар ярилцах байгаа гэдэг хэлхий таатай байна. За харвалттай эмчтүүлэгчийн сэргийн засах эмчилгээ гэж чухам юу болох талаар ойлголтыг ихэд үзэгч олондоо хүргэдэг юм чи. За тэгэхээр зэрэг харвалтын дараах сэргийн засах эмчилгээ гэдэг болвол одоо харвалт өвчнөр өвдсөний дараа тухайн хүний одоо амьдралын чанарыг дээшлүүлэх, аль болох одоо үйл ажиллагааныхын чадварыг тэр хүний боломжийн дээд түвшинд хүрэхэд чиглэгдсэн ийм эмчилгээг хэлдэг. Тэгээ харвалтын сэргийн засах эмчилгээ гэдэг бол одоо богино хугацааны юм биш, маш одоо урт хугацааны цаг хугацаа шаардсан, гэр бүл нь оролцсон, мэрэгчлэнүүд багаараа оролцсон ийм тасралтгүй одоо тууштай үйл ажиллагаа хийж үр дүнд хүрдэг. Тэгэхээр зөвхөн 2-3 удаа яваад бас үр дүн гаргахад биш байх юм. Тий. Тэгэхээр зэрэг ер нь сэргийн засах эмчилгээ гэдэг бол ер нь одоо аливаа нэгэн гэмтэл одоо өвчлөлийн дараа урт удаан хугацаанд одоо үргэлжилж үр дүнд хүрдэг ийм эмчилгээг хэлдэг. Энэ эмчилгээний онцлог гэвэл одоо юу байх вэ? За тэгэхээр зэрэг сэргийн засах эмчилгээ гэдэг бол одоо онцлог нь хэм бол нэгдүгээрт бол багаар ажилдаг, хоёрдугаарт бол ийм хүнийг одоо ийм цогц байдлаар бүхэл бүтэн хүн гэдэг байдлаар нь хардаг юм онцлогтой. Тэгэхээр сэргийн засах эмчилгээний одоо багаараа бежиж үр дүнд хүрдэг. Түүнээс одоо ганцхан дэлгэрмаа эмч одоо сайн байгаа тэр хүн бол сайжрахгүй. Тэгэхээр зэрэг энэ багт бол тэр хүний одоо хөдөлгөөн цэцэлж гэдэг мэрэгчлэлтийн хэрэгтэй байдаг. Мөн одоо хөдөлмөр цэцэлж гэж мэрэгчлэлтэн байна. За энэ хүн болохоор зэрэг тэр хүний одоо өдөр тутмын үйл ажиллагаа үсээ яаж угаадаг, усанд яаж орох, хувцас яаж товчлох, өмдөө яаж өмсгөө, тийм ээ, хоолоо яаж бэлддэг одоо гэдгийг заа зөвлөдөг юм мэрэгчлэлтэн сургадаг мэрэгчлэлтэн бахан. За хөдөлгөөн цэцэлч нь болохоор за тэр хүн одоо алхахдаа яаж алхах юм, яаж тэнцвэрээ хөгжүүлэх, яаж тэсвэр хөгжүүлэх, яаж булчингийнх нь хүчийг хөгжүүлэх, яаж явуулж сурах уу гэдгийг бол заадаг бахан. Мөн одоо харвалтын дараа бол хэл ярианы залхилтын юм бэрхшээлүүд гарч ирдэг. Тэгэхээр зэрэг хэл засалч маань бол энэ бүгдийг одоо сэргээд засвар үйл ажиллагаанд бол оролцож яадаг. За мөн одоо нийгмийн ажилтан сэтгэл зүйч гэж хүн байх ёстой. Тэгэхээр сэргийн засах эмчилгээ гэдэг нь болохоор зэрэг ганцхан одоо тэр алдагдсан бие махбодын одоо алдагдсан үйл ажиллагааг сэргийн засах биш, тэр хүнийг одоо цогц байдлаар нийгэм хамт олонд нь сэтгэл зүгийн тийм үү одоо танин мэдгүйгийн тийм ээ бусдад одоо нийгэмтэй яаж харилцах уу гэсэн ингээд бүх харилцаанд нь ингээд цогц байдлаар авч явдаг ийм салбар юм магаах ухааны. Харалттай эмчлүүлэгчийн гэр бүл маш чухал тийм ээ мэдээж сэтгэл зүгээр дэмжихэд тийм энэ тал дээр бас гэр бүлүүдэд нь хандаж хэлэхэд та юу гэж хэлмээр байна. Тэгэхээр харалтанд өртсөн тийм эмчлүүлэгч. За харалтанд тархины харуултаар одоо үтсэн хүмүүсийн энэ сэргийн засах эмчилгээ хийхэд бол багаар хийдэг гэж би ярьсан тийм ээ. Тэгэхээр одоо багийн гишүүд дотор бол гэр бүлийн гишүүд бол одоо маш чухал үүрэгтэй. Сэргийн засалт багийнхан очоод өдөрт одоо нэгээс 2 удаа 30-аас 40 минут эмчилгээ хийгээд ингээд орчих юм бол энэ хүн бол ерөөсөө сэрэхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүний одоо тэр амьдарж байгаа орчин гэр орных нь одоо байдал тэр тавилга хүртэл одоо ямар байралтай авах вэ, яаж аюулгүй авах вэ, яаж унах эрсдлээ сэргийлэх үү тийм үү. Тэгээ үлдсэн одоо хоногийн 24 цагийн чинь нэг цагт нь эмчилгээ хийчихэд бус цагт нь орчих юм бол тэр хүн сэрэхгүй. Тэгэхээр зэрэг тэр эмчилгээ гэдэг нь тэр хүн одоо хаашаа хараад хөвтөж чинь зөв хөвтөж гэнэ буруу хөвтөж гэнэ зөв сууж гэнэ гэдэг нь хүртэл өөр эмчилгээ болж яадаг. Тэгэхээр зэрэг тэр бүхнийг одоо арга гэрийнхэнд нь зааж сургаж арга гэрээнд нь давхар ингэж сургалж явуулдаг. Тэгэхээр зэрэг манай одоо сэргийн засах харвалтын багийн хамт олон болвол одоо өвчнийг эмнэлгээс гарахаас өмнө одоо гэр бүлтэй хамт ингээ уулзлгээд арга гэрийнхэнд нь бол зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ эргэн сэргэлтэнд бол багаас гадна одоо гэр бүлийнхний үүрэг оролцсон бол маш чухал байдаг. Тэр байтугай одоо тэр хүний сэтгэл санаа, тэр хүний айлын одоо амьдралын одоо эдийн засаг санхүүгийн байдал, бие биенээ хайрлах, хайр тэр хүний одоо шашин шүтэг, юунд итгэдэг, итгэл тэр бүхэн хүртэл одоо хүний эдгэрэлтэнд бол нөлөөлж байдаг. Улсын 3 дугаар төв эмнэлэг үзүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээгээр жил болгон дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины харвалт болдгоос 5 сая хүн нас барж байна. Үлдсэн 10 сая хүн нь өдөр тутмын үйл ажиллагаа хийж чадахгүй байнгын асаргаанд орж хөдөлмөрийн чадвараа алддаг.
Хамгийн гол нь эмчилгээ авч сэргсэн ч гэсэн ахиж хизээч хуучин хэвэндээ орохгүй гэдгийг санаарай. Олон улсын статистик үзүүлэлтээр хүн амынхаа тоогоор Монгол улс тархины харгалтын өвчлөлөөр дэлхийд 2-т орж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад эдгээр залуу насныхан тархины харгалтаас болж хөдөлмөрийн чадвар, амьдралын чанар нь эрс буурч байна. Тархины цус харуулалт нь нас үл хамааран хиндэд тохиолдож болно. Хүүхэд жирэмсэн эмэгтэйд ч тохиолдно. Тархины харвалтыг залуужж байгаа нь эд хөдөлмөрийн насны залуус өөрсөндөө эрүүл мэнд, нөхцөл байдлын хувьд эрсдэл авчирж байгаа боловч мөн түүн дээр гэр бүл, улс нийгэмч бас хохирол авчирч байна. Ялангуяа илүүдэлжин арх хэтрүүлэн хэрэглэх тамхи таталт нь цус харуулалтын гол эрсдэл болж байна. Ийм болохоор эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт заавал хамрагдахаа санаж авах ёстой. Та бид тархины харвалтаас Хамгийн хайртай хүмүүсээ болон өөрсдийгөө ч ихсэн хамгаалж байна. Сэргээн засах эмчилгээний үе шатууд гэж байдаг бах тийм ээ. Яг ямар төвшнөөс ямар эмчилгээ эрхэлдэг юм бол? За сэргээн засах эмчилгээ бол тодорхой үе шатуудаар бол дамжин хийгддэг. За үүнд бол эрт үеийн сэргээн засах эмчилгээ, тэгээ тасагт хийгдэх сэргээн засах эмчилгээ, тэгээ эмнэлгээс гарсны дараа хийгдэх сэргээн засах эмчилгээ, тэгээд нийгэм хамт олонд тулгуурлан хийгдэх сэргээн засах эмчилгээ гэдэг ерөнхий ийм дөрвөн үе шатыг дамжин явагддаг. Энэ нь өөрөө бас өвчнийхээ үе шаттай тохирдог. Өвчний хурц үед нь ямар хийх вэ? Хурцвтар үед нь ямар хийх вэ? Архаг болсон үед ямар сэргээн засах эмчилгээ хийх вэ гэсэн үе шаттайгаа холбогдож идэг. За тэгээд харалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээ гэдэг нь бол 24-өөс 48 цагийн дотор эхлэх ёстой. Тэгэхээр хүмүүс 24 цагийн дотор тэр ухаангүй амь наан там цаана байгаа тэр хүний чинь яаж ингээл хөдөлгөөр босгоо суулгаад ингээд ах юм бэ гэж боддог. Гэтэл тэр хүнийг зөв хэвтүүлэхээс эхэлнэ. Саата талаар нь яаж хэвтүүлэх, эрүүл талаар нь яаж хэвтүүлэх, дээшээ харсан тохиолдолд яаж хэвтүүлэх, яаж үндээд суулгах уу гэдэг маань өөрөө сэргээн засах эмчилгээ болдог. Тэгээ харуулт өгөөд 2 цаг болоход л өөрөөр хэлбэл баг эмнэлэгт ирж амжаагүй байх тэр үед чинь л ерөөсөө хүний болчингууд богиносоо чангараад хатуураад ийм хөшин байдал үүсэх нөхцөл бүрдэж идэг байхгүй тий. Тэгэхээр зэрэг л бид нар зөв хэвтүүлээ гэдэг чинь тэр саада талын аль болох сунгасан байрлал хэвтүүлээд тэр болчин богиносож чангарахаас сэргийлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ үед бол хамгийн гол нь орон дээр нь хоёр хажуу тийш нь хөдөлгөхтэй зөвхөн ер нь орон дээрх ийм дасгалууд бол орж ирж идэг. Тэгээ хамгийн гол нь энэ хурц үед ингэж итгэхгүйгээр хүний үе мөчийг хөдөлгөж үений хөдөлгөөний далаацын дасгал хийх нь тэр гарч болох дараах хүндрэлүүдээс сэргийлж идэг. Хүн ингээд тодорхой хугацаагаар хэвтэрт удаан өөрөө хөдөлж чадахгүй хэвдэх үед яадгүй хөр зэрэг энэ хөлийн вений соц өрөвсдөг тийм ээ мөн холгол цойролт үүсдэг мөн хэвтрийн хатгаа үүсдэг тийм ээ ийм олон ийм шээсний замын халдварт өртөж болно тийм ийм олон хүндрэлүүд гардаг учраас энэ хүндрэлээс сэргийлж эрт үеийн сэргээн засах эмчилгээ хийж аваа. За дараа нь амь нас нь аврагдаад хурц үеэсээ шилжээд тасаг руу орж ирнэ. Арай доктортой болоо тийм үү. За энэ үед нь болохоор зэрэг бид нар бол орны дэргэдэх буюу орон дээрээ яаж суух юм, орноосоо яаж өндөх юм, тэгээ шилжих хөдөлгөөн яаж хийх юм, орноосоо тэрэгцэрлээс сандал руу магадгүй тэрэгцэр дээр сууж байгаа юм бол очиод 0-дээ яаж суух юм тийм ээ энэ шилжих хөдөлгөөнийг зааж өгнө. Тэгээд дээр нь хүний өдөр тутмын үйл ажиллагааны чадвар нь өөртөө өөрчлөлт хоолоо яаж идэхин шүдээ яаж угаах юм хувцас яаж өмсөх гэсэн энэ суур хөдөлгөөнүүдийг бол идэвхжүүлэх тийм ээ энэ хөдөлгөөнүүдийг шинээр зааж сургах дадлагжуулах ийм процесс бол явагдаж идэг. За дараа нь бол эмнэлгээс гарсны дараах сэргээн засах эмчилгээ гэдэг нь эргээд дүүрэг энэ лавлгай шатлалын эмнэлгүүд сумынхаа эмчтэр ирнэ шүү дээ. За энэ үед бол бид нар хамгийн гол нь дээд доод мөчнийхөө булчингийн хүчийг сайжруулна. Хамгийн гол нь энэ чэйжийг хянцардаг. Харуултанд өртсөн хүн бол чэйжийг хянж чаддгүй. Чэйжийг хянж чаддгүй бол бие дагаа сууж чаддгүй, явж чаддгүй байхгүй. Тэгэхээр чэйжийг хянна гэдэг бол айгүй чухал. Жишээлбэл хүүхэд өнгөж хөл дарангууд ингээд чигээр урагшаа гүйчдэг шүү дээ. Тэр чинь болохоор яаж байгаа гэхээр чэйжийг хянж чадахгүй, чэйжийг дийлэхгүй. Тэгээ хөргө тэнцвэр гүйчж байгаа байхгүй. Тэгэхээр харуулсан хүн бол яг тийм байдаг. Тэгэхээр энэ чэйжний хяналтыг сайжруулна гэдэг бол айгүй чухал. Тэгээ тэр хүн маань алхам. Тэгэхээр зэрэг алхааны чанарыг яаж сайжруулах юм? Яаж бүдэрч унах хэрэгслээс сэргийлэх, яаж зөв алхах юм тийм үү? Тэгээ яаж тэнцвэртэй байх вэ гэсэн ийм эмчилгээнүүд бол төлхөө орж ирдэг. Саяхан түрүүн бид хоёр тэнд ярилцдаг эмч маань бас ингэж хэлж байсан шүү дээ. Тухайн харуултанд өртсөн эмчлүүлэгчийн
За яг хүслийнх нь сонирхлынхын дагуу эхлээд юунаас эхэлж эсрэг нь засах хэрэгтэй гэж бас шийддэг гэж тий. Түүнийг дагуулад тэгэхээр тэрний талаар бас хэлж өгч. Зөвхөн тэр эмчлүүлэгчийн хүсэлтээр бас эмчлэгдэж болох бах тийм ээ. Тий. Тэгэхээр сэргээн засамжлаг маань өөрөө бас их онцлогтой. Ер нь одоо бусад энэ амгаан салбар шинжлэх ухаануудтай ингээ харьцуулахад илүү одоо хүнтэйг их ойр дотн ингэж биед нь хүрэлцэж өдөр тутам олон цагийг өнгөрөөж яадаг ийм одоо амгаан ухааны салбар байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо мэслийн эмч бол онцлоод за таны одоо энд хавдар байна. Энийг бол шууд тайрна гэхэд бол өвчтөн дагдаг. Гэтэл сэргээн засамжлагын одоо тэр харуулттай өвчтний хувьд бол бид нар яах нөхөр зэрэг яг тэр асуудлын голд бол өвчтөн өөрөө байдаг. Өвчтөнд одоо олон чадвар алдагдлаад байж болно. Тэр хүн явж чадахгүй байж болно. Саажилттай байж болно. Ярьж чадахгүй, залгиж чадахгүй байж болно, тийм үү? Одоо шээс нь гарахгүй асуудалтай байж болно. Гэтэл тэр өвчтнөөс одоо юу хүсэж байна? Та ямар асуудлыг яг шийдмээр байна. Та яг юу хүсэж байна гэдэг асуултыг заавал асуух хэрэгтэй. Тэгэнгүүт тэр олон чадвар алдалтаас би бол сэргээн засамжлагчийн хувьд одоо хөл гарныхаа саажилтаа ингээд ажилламаар болж шүү дээ төрүүлээд миний асуудал тэр байлаа гэж бодоход өвчтөн маань үгүй би одоо надад ингээд хоол идэхэд аягүй хэцүү байна. Би хоолоо залгиж чадахгүй ингээд хах гад байна. Надад би одоо хоолоо идэх асуудал нь аягүй чухал байна гэх юм бол хоол идэх тэр залгиж чадахгүй байгаа проблемын голд нь тавиад нөгөө бусад одоо тэр явж чадахгүй байгаа саажилтаа байгаа тий тэр асуудлыг ингээд тойроо шигтгэж өгөөд тэгээд сэргээн засамжлагыг бол хийдэг. Тэгэхээр тэр өвчтний одоо хүсэл зорилго ар гэрийнхний одоо хүсэл болоод аягүй чухал байр суурийг эзэлдэг маш их хүндэтгэлтэй одоо авч бид нар ингэж тойруулж энэ асуудлуудаа хамт ингэж багаар нь шийдэж асуудлыг шийддэг байгаа. Сайн нэмжлэх сэргээн засамжлагын дараа анхаарах зүйл одоо ерөнхийдөө хангах зүйлүүд хэлж байна. За тэгэхээр зэрэг ер нь бол энэ харалтын сэргээн засамжлагыг бол урт хугацааны тий ингээд ийм гэж би хэлсэн. Тэгэхээр зэрэг ер нь бол харалтын дараахын хөдөлгөөний сэргэлт бол одоо эхний 3 сарын дотор бол маш хурдцтайгаар явж бараг дээд хэмжээнд хүрдэг. Тэгэнгүүт хүмүүс ингээ орхичдаг. Тэгэхээр зэрэг энэ сэргээн засамжлагыг үргэлжлүүлээ хийхгүй бол яг тэр төвшөндөө зогсох юм уу тэр төвшнөөс доошоо орж ирдэг. Тийм учраас түүнийг ингээ үргэлжлүүлээ хийгээд байгаа юм бол тэр төвшнөө барин өшөө яах нь чадвар нь өөрөө дээшлэн гэсэн үг. Дээшлэн гэсэн үг гэдэг. За тий тэгэхээр зэрэг сэргээн засамжлагыг уйггүй үргэлжлүүлэн тасралтгүй хийгээрэй гэж захих нь байна. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол манай бас эрүүл мэндийн одоо даатгалын сан маань одоо урт хугацааны сэргээн засамжлагыг одоо хийхэд урд нь бол дандаа одоо өвчнүүд маань бол тийм санхүүгийн нөгөө нэг юм юг байсан байхгүй. Тэгэхэд одоо бол эрүүл мэндийн даатгалаас урт хугацааны сэргээн засаг хийхэд одоо төлбөрийг нь бол эрүүл мэндийн даатгалын сан даадаг болсон. Жишээлбэл одоо тархины харуулттай хүмүүс бол одоо тархины харуултын дараа сэргээн засах одоо тасагт, орто тасагт хэвтэн эмчлүүлбэл 14 хоногоос дээшээ хугацаанд эмчлүүлээд одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилтаас сая 300 мянган төгрөгийн хүртэл санхүүжилтыг тэр байгууллагад нь олгоод тэр хүнээс өөрөөс нь нэгж төгрөг гарахгүйгээр энэ одоо урт хугацааныхаа сэргээн засамжлагыг үргэлжлүүлэн хийх боломжтой болсон нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол амбулатороор одоо иргэн ирэхэд бас эрүүл мэндийн даатгалын сан бас төлбөрийг төлж байгаа. За энэ нь бол одоо манай улсын сэргээн засамжлагээ одоо ерөнхийдөө энэ хөгжсөн орнуудын сэргээн засамжлагын төвшин рүү бол нэлээд том алхсан алхам гэж одоо мэрэгчлэний хувьд би харж байгаа. Тий, ер нь бол харалтанд одоо өртнөө гэдэг маань ажиллаа хийж чадахгүй, цалингаа авч чадахгүй, өөрөө болоод гэр бүлийн хувьд бол айгүйх тийм асуудал толгордог байхгүй юу? Одоо энэ чадваргүй болж ирэн тийм ээ төлбөрийн. Тэгэхээр зэрэг энэ эрүүл мэндийн даатгалын одоо энэ санхүүжилт маань энэ хүмүүсийн энэ байдлыг одоо нөхөж өгсөн одоо өвчтөндөө их ээлтэй арга хэмжээ болсон. Тийм учраас хүмүүс маань үнийг мэдгүй ээж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө харьяа дүүрэг одоо энэ төвүүдийнхаа сэргээн одоо тасаг нэгж рүү хандаж энэ эмчилгээнд урт удаан хугацаагаар хамрагдах боломжтой болсон шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За бидний ярилцлагын зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. За баярлалаа. Дахин нэвтрүүлэгтэйгээр хамт байсан зөвчтөндөө баярлалаа. Нэвтрүүлгийн маань зочноор улсын 3 дугаар төвийн дэлхийн сэргээн засамжлагын тасгийн эрхлэгч Дэлгэрэн Аж оролцлоо. Хамт байсан баярлалаа. За баярлалаа. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийг дэмжих сан. Улсын 3 дугаар төвөмлөг үзүүлж байна. Дэлхийн бусад орнуудад харуулт 100 мянган хүн амд 100-аас 300 тохиолдол байгаа бол харин манай Монгол улсад 100 мянган хүн амд 290 тохиолдол байгаа нь тархины харуултын дэлхийн дундаж үзүүлэлтээс хамгийн дээд түвшинд байгаа юм байна. Тархины харуулттай өвчтний 3/1 нас барж харин тэн хагасаас илүү хувь хөдөлмөрийн чадвараа алдаж харин 4/1-ээс доошгүй хувь бие даасан байдлаа эргэн сэргээж чадчих байна. Энэ бол аюулын харанга юм. Гэхдээ та бид харуултаас өөрсдөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна. Таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Мэдээж гэр бүл. Миний хувьд гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Мэдээж гэр бүл. Мэдээж манай гэр бүл. Тэгвэл та
хайртай хүмүүсээ тархины харуултаас хэрхэн сэргийлэхийг мэдгүй. Тархины харуултаас сэргийлэхэд өөрчилж болохгүй нас, хүйс, удамшил зэрэг хүчин зүйлс байдаг ч өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлсүүд байдаг. Артерийн даралт ихс хөвчин. Энэ нь артерийн даралтаа тогтмол үзэж шалгаж байх, мөн даралт бууруулах хэмээн байн гууж хэвших ёстой. Бас дээрэс нь тамхи хаях. Илүүдэлжин хөдөлгөөний хомсдлоос өөрийгөө сэргийлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хоолтыг хэвшүүлээ. Чихрийн шижингээ хянах. Зүрхний хэм алдах, зүрхний эмчийн хяналтанд эмчлүүлэх. Цусны өөх төсийг хянаж хэвийн хэмжээнд байлгах. Арх согтууруулах удааг хэрэглэхгүй байх. Эдгээр зүйлсийг мөрдөхөд бид тархины харалтаас сэргийлж чадна.